За одоо хэмжээсээ яг энэ барилгадаар тавихын тулд бол бид нар энэ annotation гэдэг зэсийг ашиглах хэрэгтэй. Угаасаа draw, modify үзсэн одоо annotation гэдэг зэсийг үзэх нь тийм үү. Энэ annotation гэдэг маань бол яг би буруу хэлж магадгүй. Гэхдээ яг орчуулах юм бол энэ тэмдэглэл, бичиглэл гэсэн утгатай үг тийм үү. Тэгэхээр бид нар эхлээд нөгөө одоо жишээлбэл энэ барилга дээр нэг нэр өгдөн шүү дээ. За энэ барилгын тим юмны байгууламж, технологийн урсгал шугам, хөндлөн огтлол, дагуу огтлол гэд нэр бичнэ. За эхний удаа нэр бичих. Нэгвэр бол энэ текст гэдэг командыг ашиглаж сурах юм. Ашиглаж сурахаасаа өмнө энэ дээр бид нар Word дээр, Excel дээр нөгөө Arial Mongoгийн тэгээ фонтны хэмжээ сонгодог шиг эхэлж яах нь вэ? Фонт, хэмжээ тэрнийг сонгох ёстой. За тэрнийг нь яаж хийх вэ гэхээр annotation гэдгийн ард нэг сум байна уу? Тэрийн дарахаар яадаг вүлээ? Энэ команд доошоо сундаг, тийм үү? Сунаад гараад ирсэн юу н энэ харагдаж байна. За энэ эхний А үсгэн дээр нь очихоор яаж байна? Text style гэдэг цонх гарч ирж байна уу? Тэгэхээр тэгвэл text style буюу текстийн одоо хэмжээ, дамжаа, фонт бүх юмыг энд сонгож өгнө гэсэн үг. За тэгвэл яг энэ А үсгэн дээр маус нэг нь дарчээ. Яаж вэ? Text style гэсэн цонх гарч ирж байна уу? За энэ цонх маань бидний мэддгээр эхлээл фонтыг сонгож гэж байна тийм ээ. Фонт нь юу гэж байна вэ? Font name гэдэг энэ чинь дарах юм бол Arial маань янз бүр юм байна. За энэ дээр Arial-ыг сонгоё. Ерөнхийдөө альбом бичгүүд Монголд Arial-даар голдуу явдаг юм шүү. Тусгай зарим тохиолдолд шүтист бол Times Монгоор голдуу яваад байдаг. Times New Roman-аар явдаг. За font style бол мэдээж алтан бичгээр irregular байна. Гэхдээ та нар зүгээр харчих. Bold, italic, тэгээ irregular гэж байна. Бид нар irregular байх юм байна. Тийм үү? За тэгээд size дээр бид нар очино. Size дээр бид нар annotative болон match text orientation-ыг сонгохгүй. Шууд алгасаад height буюу өндөр. За өндрийн хэмжээ bottom цаасан дээр ер нь хэд байдаг вэ? Тэргээр нь сонгож өгөх ёстой. За эхний ээлжинд бид нар 600 гэдэг тоог тогтооё. Яагаад гэвэл bottom цаасан дээр 6 мм-ээр буuna. 6 мм-ээр. Бидний зургийн масштаб 100. Тэгэхээр 6-аг үржидэх нь 100 буюу бид нар баатам цаасан дээр хэдэн миллиметр буулгах гэж байна тэр хэмжээгээ масштабаар нь үржүүлдэг. Хамгийн чухал өгүүлбэр нь байх нь ш. Баатам цаасан дээр хэр хэмжээгээр буулгах гэж байна тэрнийг масштабаараа үржүүлдэг. За бид нар 100-ийн масштабтай зурж байгаа гэж бодоод 600 гэж хийж. Тэгвэл баатам цаасан дээр 6 мм-ийн өндөртэй үсэг байх нь. Боломжтой юу? За хамгийн чухал юм захихад энэ эффектсүүдээр бити оролдоорой. За тэр тусмаа хамгийн чухал юм энэ width factor буюу өргөний факторыг хязгаарч битгий оролдох. Яг үхээр нөгөө энд бичсэн тоогоор текстийн өргөн үржигдээ явчихдаг. Нэгвэр бол нэг үсэг гэхэд чи 2 гэдэг тоо бичих юм бол яах нь вэ? 600-ийн өндөртэй юм шууд 1200-ийн өргөнтэй болоо явчихна. Бүр завхарсан юм болно. 1200-аас ч өргөн байж магадгүй. Чиний Arial-ийн өргөн хэд байдгийг тэрнийг нь үржүүлээ явчихна гэсэн. За эднэрийг сонгочвол угаасаа хүн өөрөө хард юм аа. За доошоо харуулаа бичиж, буруу талаас нь бичиж эднэргээ тийм үү? Гэтэ магадгүй хэрэгтэй тохиолдол гарч магадгүй ингэж буруу харуулах юм. Та нар ядгүй offset хэвлэл мэвлэл дээр нэг буруу харуулж гаад зөв харуулж буушдаг нэг юм байдаг тийм. Тэр тохиолдолд эднэрийг сонгож болно. Харин bottom цаасан дээр хэвлэх гэж байгаа тохиолдолд effects дээр юу ч бити оролдоорой. Өргөний факторыг сонгоч үсэг чинь амар өргөн болоод заваар юм шүү. Сонгодог оюутан байд юм шүү. Тэгвэл эцэст ганц энэ ч юус вэ? Height буюу өндрийг л сонгож өгд юм байна. За тэгээд apply set current. За set current-ийн тухай дараад нь хэлж өгье. Тэгээд яах нь close хийчихье. Одоо бид нар үсгийг Arial-ийн 600-ийн өндөртэй бичих болсон гэсэн үг. За одоо тэгвэл текстээ бичгтээ харин энэ А үсгэн дээр очино. Annotation энэ А үсгэн дээр multi-line text гэж байна. Энэ сумандар нь дарахаар нэг хоёр юм байгаа юм байна. Нэг нь multi-lineтэй, нэг нь single lineтэй. Угаасаа ойлгомжтой байна тийм үү? Олон мөртэй бичиж болно, нэг нь ганцхан мөрөөр бичих нь. Бид нэр олон мөртэй загвараараа бичиж яхах нь амар. За тэр үсгэн дээр дарчаад маус ингэж чирэнгүүт одоо нэг 3 үсэг маусын дээр харагдаад байна шүү дээ. Юу курсор дээр
Энэ маань яг үсгч нь одоо бичгдвэл ийм өндөртэй гэдгийг энэ харуулж байгаа. Хэрвээ энд үсэг харагдахгүй бол чи стандартаа сонгохоо мартчихъя гэсэн үг шүү. Нөө 600-аас сонгоогүй хэмжээ сонгоо. Үсэг ингээд нүдээр чи харагдж байвал одоо яг чиний бичгэд энэ үсгийн өндөртэй бичигдэх гэж. Тэгээ юугаа тодруулахаар томроод байгаа юм дагаж. Маус 3-ыг урагш хойш нь жигээр томос жижигсээд байна. Харж байна тийм ээ. За тэгээд энэ маусыг дараад сул чирээд нөө цэнхэрлүүлж яадаг шиг чиний бичих үсгийн орон зайг тодорхойлж өгч байгаа юм. Сая энэ уртад бичнэ гэж. За би хүн болгон Монгол фонтоор бичих учраас яадаг вүлээ? Shift Alt Монгол фонт. За энийг бол байгуулалтын зураг гэж биччихье. Зураг. Онцлог нь M1-ийг харьцдаг нь 100. Юу гэсэн үг байх нь? За. M1 харьцдаг нь 100 гэдэг нь 1-ийг харьцах нь 100-гийн масштабтай. Нэг бол чиний энэ дээр яах нь 1-ээр зурж хэвлсэн юм 100 мм болж амьдрал дээр буух ёстой биш гэсэн үг. Ватум заасан дээр 1 мм байгаа юм амьдрал дээр 100 мм болох ёстой гэсэн үг тийм үү? Нэгвэр бол юу гэсэн үг вэ? 10 санж болж өсөх ёстой гэсэн үг шүү дээ тийм ээ. За. Тэгээ байгальтын зураг гэд бичээд хамгийн гол нь интер дардггүй. Нөө мультилайнтай учраас интер дарахаар доор мөрөнд нэм бичээд байна. Юуныхаа саяын хүрээнийхээ гадна маусныг дарчихдээ. Тэгэхээр гараа явчихна. Ойлгосноо. Харин энэ байгуултын зураг мурга байрлуул чирж авахар болвол бид нар яадаг байх нь вэ? Энэ байгуултын зураг гэдэг дээр дарлаа. Бичиж байгаа тийм ээ. Тэгээд эхний тэр дөрвөлжин сэнхэр дээр нь очиод дарчдээ. Маусныг дарчид. Тэгээ суулж ирэхээр дагаад байна. Хаана байрлуулах хүсэлтэй байна? Тэн дээр аваачаад маусныг дарч. Ингээл байрлаж байна. Ойлгомжтой юу тийм ээ? Ойлгомжтой юу? За дараагийн юунд нь ахаад текст стайлаар дарж агаад хэдүүлээ текстийн өндрийг 2000 болгоё. Яагаад 2000 болгож байгаа вэ гэхээр та нар яг Wacom цаасан дээр нөө технологийн байгуулалт энэтрэ гэж бичгээр яадгүй 2 санжаас 3 санж хүртэл өндөртэй бичдэг. Бүр 3.5 санжиж өндөртэй бичдэг. Технологийн байгуулалт. Энэ бол яг нөгөө хөндлөн огтлол, дагуу огтлол эдгээр гэж бичгээр сая их шиг 6 мм өндөртэй бичихгүй шүү дээ. Санжаар нэрх. Тэгвэл 2 санжийн өндөртэй, 3 санжийн өндөртэй гэвэл 100-ийн масштабтай бол 2000, 3000 гэж орж ирэх. За хэдүүлээ 2000-ыг сонгоод харин энэ удаа apply дарна. Set current дарахгүй. Тэгэхээр set current дарчвал яг өмнө бичсэн байгаа 600-ийн хэмжээтэй юу томорчдөг байхгүй. Ойлгосноо. Тийм учраас apply дараад close. Тэр 600-ийн хэвээр юм байна. 2000 болоогүй байна тийм ээ. Хэрвээ set current дарсан бол энэ 2000-ыг болох хэрэгтэй. Тэгэхээр буруу. За одоо ахаад текст дээрээ дараад үсгээ бичиж харуулъя. За би эхлээд энэ цонхыг их баг нөгөөдгөл нь багтахгүй багаар бичье л да. За ахаад л байгуулалтын зураг Монгол фондоор байгуулалтын зураг яг нь M1-ийг харьцах нь 100. Интер дардсан би. Интер дарахгүй гадна талд нь дарна гэсэн тийм. Одоо ингээд байгуулалтын зураг нэг мөрөнд байх хэвээр. Нэг мөрөнд байх хэвээр бол би одоо яаж болох вэ? Ард нэг сум байна уу? Тэр сумаар нь хойш нь чирч чинь. Тэгэл хичнээн юм багтахаар чи чирч чадна тэр чинь яах нь вэ? Багтахаар орж ирээд байна гэсэн. Ойлгомжтой тийм ээ? Зарим нэг нөхдүүд ингээд зай гаргаад ингээд авчсан багшаа ингэж гараад ийн гэдэг байхгүй юу? Тэд нэр яах вэ гэхээр зурган дээр дабл клик хийгээд энэчнээс нь чирэхээр нөгөө яг нэг мөрөнд оруулж өөрөө шахачаад багтахгүй ихээр ингээд ард нь гараад идэг байхгүй юу? Багтаа чих юм бол дотор нь багтана. Багтахгүй бол ард нь гарна, багтаа чивэл энэ байна. Ойлгомжтой юу тийм ээ?
За. Одоо бас нэг юмыг ойлгомжтой болгоё. Тэрний тулд дахиад А дараа нь даръя. Нөө 2000-аараа бичиж जैन тийм ээ. Энд томруулж гаад зурсан Монгол фондоор бичиж шүү. Зурсан энэ тодорхойлогцыг тавина. Тэгээд Ж Балжин ям гэж биччихлээ. Гэтэ өөрийгөө мандуулах гэж юм шиг өөрөө юм 2000-аар том байх ёстой юу? Үгүй 6 мм байх ёстой тийм ээ. Нэгэнд бичсэн чи яах вэ? Энэ дээрээ дабл клик хийн. Тэгэхээр дотор нь орж ийн үү? Оронгууд нь идэвхжүүлчлээ. Тэрний дараа энэ юу солигдсон байгааг та нар анзаарч байна уу? Командын зэсний мөр солигдсон байна. Тэрэн дотор 2000 гэд фонтны өндөр чинь байна уу? Арын сумандар нь дардаа 600 байгаа биз? 600 сонгоод өгч. 600 сонгоод өгөхөөр сая миний бичсэн юм яах нь вэ? 600 юм бод. Чи стандартад хэдийн хэмжээс өгч apply plus хийсэн байна. Тэр хэмжээс энд байдаг. Анханасаа өндрийг сонгож өгөөгүй бол ордгоо байх юм. Чи сонгоод өгчхөөр хэд надаа ер нь тийм өндрүүд хэрэг болж магадгүй баг энд сонгоод оруулах хэрэгтэй юм байна. Тэрний дараа орохоор чи сонгоогүй бол 0 орол байж. Тэгээд шууд текст бичгээр харагдахгүй байгаад идэг байна шүү дээ. Ойлгосноо? За. Бичглэл хэдэн минут явсан бэ? Их урт минут явсан байна. Зогсоохоос. Энд